Улсын хурлын даргын 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн чиглэлээр олон улсын сайн дуршлагыг хилцэх, Монгол улсын урт дунд богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, төлөвлөлт, төсөвлөлт, тайлгналт, хяналт шинжилгээ үнэлгээ, дүн шинжилгээний хоорондын уялдаа холбоог сайжруулах, Монгол улсад үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоо бүрдүүлж төлөвшүүлэх үйл ажиллагааны зургалыг тодорхойлох зорилгоор хилцүүлэг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар хууль тогтоомжийн биелэлт хөгжлийн бодлогын хэрэгжилт болон захиргааны байгууллагын гүйцэтгэлийн 35 мянга гаруй арга хэмжээг тайлгнаж үнэлж байна. Өөрөөр хэлбэл эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж арга хэмжээгээ тайлгнаж үнэлснээр хөгжлийн бодлогын үр дүн, үр нөлөө, амьдралын чанар дээшлсэн эсхийг хэмжиж чадахгүй байгаамаа. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэж хэлдэг. Засгийн газар бол иргэд аж ахуй нэгжийн төлсөн татврын төгрөг бүрийг үр дүндээ зүйл зарцуулах ёстой. Нийгмийн эдийн засаг сайжирч авах ёстой. Төсвийн зарцуулалтаар болол үүнийг улсын хурл бол хяналт тавьж хэрэгжүүлж хэрэгжилтийн тайланг харж танилцаж олон нийтэд мэдээлэх ойлгуулах ажлыг хэрэгжүүлж авах ёстой л да. Их хурлын даргын 185 дугаар захирамжаар байгуулагдсан үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгох, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдааг хангах, сая хэлсэн хэмжиж чадаж байгаа мó гэдэг зүйл дээр төвлөрж ажиллах буюу бодлогын баримт бичиг, төсөв болон хяналт төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтүүдийг оновчлох ажлын хэсгийг ахлаад ажиллаж байна. Өнөөдөр үүнтэй холбоотойгоо Европын холбооны суурин төлөөлөгчийн газартай хамтраад энэ талаар хилцүүлгийг төрийн байгууллагууд болон гадны донор байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байна л да. Цаашдаа бид нэр сүүлийн 3 жилд 4 жилд бас ахиц дэвшил гаргасан зүйлүүдэд илүү баттгахад төрийн альж байгууллага дээрээ үр дүнд суурилсан байдлаар гол нь татврын зарцуулалтуудыг үр дүнтэй байх энэ зорилгыг хэрэгжүүлэх тал дээр анхаарал ажиллаж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд бол 21 орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон 6 яам бол яг энэ үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжинэ гэд жишээлбэл одоо их хурал дээр хилцэж байгаа жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр бол ахиц дэвшил бол гаргаад байгаа. Үлдсэн төсвийн ерөнхийлөн захирагч нар мөн орон нутгийн засаг захиргаа нар маань бас саяны хэлсэн үр дүнд суурилсан байдлаар шилжих ажлыг хийх ёстой. Хамгийн түрүүнд тулгамдж байгаа асуудал бол одоо бид нэгэнд бэлэн гарцсан байгаа 3 төрлийн гарын явлагыг төрийн албаны бүх албан хаагчид бүх шатанда одоо танилцж уншиж цаашдын ажлаа төлөвлөлтөө одоо хэрэгжүүлмээр байгаа. Цаашид үр дүнд суурилсан төлөвлөлт төсөвлөлт хийх шалгуур үзүүлэлтийг оновчтой боловсруулах, үндэсний хэмжээний шалгуур үзүүлэлтийн сантай болох, баримт бичгүүдийн уялдааг сайжруулах болон хяналт шинжилгээ үнэлгээ, аудитын дүгнэлт, дүн шинжилгээ, үр дүн, зөвлөмжөд үндэслэн бодлого төлөвлөлтийг сайжруулах, алдаа дутагдлыг залруулах, үнэлгээ мониторингийн тогтолцоог үр дүндээ суурилсан боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг онцоллоо. I wanted to emphasize that үр дүн нь бол гараад явж байгаа гэж харж байгаа. Гэтэ төсөв гэдэг маань бол бас нэлээд урт хугацаанд өөрчлөлт нь гарч мэдрэгддэг нэг юм бас талтай. Нөгөө талаас бол яг гарсан үр дүнгуудээс хамгийн одоо миний сэтгэл нийцэн хамгийн амжилттай байсан нэг нь гэх юм бол зөвхөн үндэсний хэмжээнд одоо төсвийн төлөвлөлтийг сайжруулах гэхээс илүүтэй орон нутгийн түвшинд хүрч ажилласан. Тэгэхээр аймаг болгоны яг энэ төсвүүдээр ажилладаг мэрэгчлэнүүдийн дунд сургалт явуулаад зөвхөн сургалт гэдэг бол одоо яг энэ төслийн хүрээнд бол 7000 одоо төрийн албан хаагчдаг бол сургасан байгаа. Гэхдээ зөвхөн ангид сонсоод тий ингээд сургалтаар юм орнодын ойлгоно гэдэг бол нэг өөр. Тэгээ яг газар дээр нь хэрэгжүүлээд явсан нэг аяг үр дүнтэй ажил бол орон нутгийн хэмжээнд хүрч ажилласан. Тэгэхээр яг аймаг тус бүрт байгаа төсөв дээр ажилладаг хүмүүсийн дунд сургалтыг хийгээд хооронд нь уралдаан зарлаад яг өөрөөсдийнхөө аймгийн төсвийн төлөвлөлтийг үр дүнд суурилсан байдлаар төлөвлөх ийм тэмцээний бол бид нар яг нэг техник тусалцааны төслийнхөө хүрээнд бол нүүбийн хөгжлийн хөтөлбөртэй хамтраад хийсэн. За тэгээд зөвхөн ингээд тэмцээн хийгээд бас энэ хооронд нь ингээд баг болгож өрсдүүлж яг энийг ажил хэрэг болгож ингээд хийхээс гадна яг энд оролцсон бүх хүмүүс маань бол бас гадагшаа явж яг энэ үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт гэдгийг хэрхэн хэрэгжүүлж байна гэдгийг бол газар дээрсэн суралцаад туршлага солилцоод бас ирсэн. New officials in that. Улсын хурл үүнд хяналт тавьж хэрэгжилтийн тайлантай танилцаж олон нийтэд мэдээлэх, ойлгуулах ажлыг хийх ёстой юм а. Улсын хурлын даргын 185 дугаар захирамжаар байгуулагдсан үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоо бий болгох, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдааг хангахад төвлөрч ажиллах, төсөв болон хяналт үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг оновчлох ажлын хэсгүүдийг ахалж ажиллаж байгаамаа. Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж төрийн байгууллага яамдын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан 120 гаруй албаагч оролцлоо.